Бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг Хүслэн гэдэг. Эцсийн өдрүүдэд эзэн Есүс махан бид эргэн ирж, сая олон үннийг илэрхийлж, шүүлт Бурхны гэрээс эхлэн гэх нэг алхам ажлыг эхлүүлсэн. Бурхны илрэлтийг хүсэн хүлээсэн бүх улс орны хүмүүс төгсгчид Бурхны үгийг уншиж, энэ бол Бурхны дуу хоолой гэж баталж, төгсгчид Бурхны сэнтийн өмнө эргэн ирсэн. Тэд Христийн шүүх суудлын өмнө шүүгдэж, завхарсан зан чанар нь тодорхой хэмжээгээр цэвэршсэн. Гэсэн хэдий ч шашны нийгэмлэгийн зарим хүмүүс төгсгчид Бурхан ийм олон үннийг илэрхийлснийг харсан ч хүлээн авахаас татгалцсаар байна. Тэд ингэж үздэг. Эзэн Есүс ингэж хэлсэн. Хүүд итгэдэг хүн мөн хамтай. Эзэн Есүс бол хүний хүү. Тэр бол Христ. Түүний зам бол мөнх амийн зам. Эзэн Есүст итгэжил байвал мөнх амийг олж авч чадна гэж бид итгэдэг. Бид яагаад төгсгчид Бурханд итгэх ёстой вэ? Эзэн Есүст итгэдэг ч гэсэн бид Тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй гэж та хэлэх гээд байна уу? Тэгэх боломжгүй. Эзэн биднийг орхихгүй. Энэ үзэл зөв үү? Эзэн Есүс хүүд итгэдэг хүн мөнх амьтаа гэж хэлсэн нь үнэн. Гэхдээ тэр бас ингэж хэлсэн. Та нарт хэлэх зүйл надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнний сүнс болох тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана. Эзэн Есүс үүгээр юу хэлэх гэсэн бэ? Энэ нь зөвхөн нэгүслийн эрен үеийн Есүст итгэх нь хангалтгүй гэсэн үг. Есүсийн эргэн ирэлтэд итгэх, эзэн Есүсийн хоёр дахь ирэлтэд итгэх, бас үнний сүнс хүнийг бүх үнэн рүү удирдахаар ирсэн гэдэгт итгэх нь хамгийн чухал. Энэ бол хамгийн чухал зүйл. Тиймээс эзэн Есүсийн хүүд итгэдэг хүн мөнх амьтаа гэсэн үгийг ингэж ойлгож болно гэдэгт бид итгэлтэй байж болно. Хүүд итгэх гэдэг нь зөвхөн эзэн Есүст итгэхийг бас эцсийн өдрүүдэд эргэн ирэх хүний хүүд итгэхийг хэлдэг. Энэ нь эцсийн өдрүүдэд төгсгчид Бурхны илэрхийлсэн бүх үнэнд итгэх явдал юм. Ингэж байж л бид мөнх амийг олж авч чадна. Хэрвээ бид нэгүслийн эрен үеийн эзэн Есүсийн нэрэнд л итгэвэл мөнх амийг олж авах боломжгүй. Яагаад гэвэл нэгүслийн эрен үед эзэн Есүс зөвхөн золин авралын ажил хийсэн. Тэр шүүлтийн ажил хийгээгүй. Тиймээс нэгүслийн эрен үед эзэн Есүст итгэснээр хүмүүсийн олж авсан зүйл маш хязгаарлагдмал байсан. Нэгүслийн эрен үеийн өнгөрсөн 2000 жилийн турш эзэнд итгэдэг бүх хүний нүгэл уучлагдсан ч тэд өдөр нь нүгэл үлдэж, шөнө нь улаах эцэс төгсгөлгүй мөчлөгт амьдарсаар байгааг бид бүгд мэднэ. Тэд биеэ захирах гэж хичнээн хичээсэн ч нүвлийн хүлээсээс ангижирч чаддаггүй. Энэ үнэн биз дээ? Яагаад ийм байгааг хэн ч ойлгож чадаагүй ч төгсгчид Бурхан энэ асуудлыг бүрэн тодорхой болгосон. Төгсгчид Бурхан ингэж хэлсэн байдаг. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ирж их ажил хийсэн ч зөвхөн бүх хүн төрлөختнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлж хүний нүглийн тахилал болсон юм. Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг сатааны нөлөөнөөс бүрэн аврыг гэвэл Есүс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэх хэрэгтэй төдийгүй. Бурхан ч бас улам их ажил хийж хүнийг сатааны завхруулсан зан чанараас нь бүрэн салгах шаардлагатай. Иймээс хүний нүгэл уучлагдсны дараа Бурхан хүн төрлөختнийг шинэ эрен үе рүү хөтлөхийн тулд махуудад эргэн ирж гисгээлт шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхолдоор дуулууртай дагдаг бүх хүн илүү өндөр үннийг эдэлж, илүү агуу ёроолыг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн зам, амийг олж авна.
Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг. Гэхдээ тэр яг яаж бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй. Бурхнаар төгс болгуулаагүй та нар мэтийн нүгэлтэн Бурхны санаа зорилгод нийцэж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хിവэрэ байгаа чиний хувьд Есүсээр авруулсан чинь үнэн. Мөн Бурхны авралаас үүдэн чи нүглийнх биш боловч энэ нь нүгэлгүй, бохир биш гэдгийг чинь нотлохгүй. Өөрчлөгдөөгүй бол чи яаж ариусгагдаж чадах юм бэ? Дотроо чи бохироор дүүрэн амин ч өөдгүй хэрнэ Есүстэй хамт бууж ирэхийг хүссээр байдаг. Тийм азтай явдал байна гэж үү дээ? Бурханд итгэх итгэлт чинь нэг алхам дутуу байна. Чи ердөөл золин аврагдсан боловч өөрчлөгдөөгүй. Бурхны санаа зорилгод нийцхийн тулд чамайг өөрчилж цэвэрлэх ажлыг Бурхан заавал бичлэн хийх ёстой. Эс бөгөөс чи зөвхөн золин аврагдсан ба ариусгадах боломжгүй. Энэ тохиолдолд чи Бурхантай хамт сайхан ерөөл эдлэхэд тэнцэхгүй. Учир нь чи хүнийг удирдах Бурхны ажлаас нэг алхам хоцорсон. Энэ нь хүнийг өөрчилж төгс болгох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурхны өвийг шууд хүлээн авч чадахгүй. Төгс хүчит Бурхны үг маш тодорхой байна. Эзэн Есүсийн золин авралын ажлыг л хүлээн авдаг хүмүүс зөвхөн нүглээ уучлуулсан төдий. Тэд нүглээсээ цэвэрлэгдэж ариусгадаагүй. Тэд Бурхны саашаалыг хүртэж чадахгүй. Мэдээж мөнх амийг олж авах шалгуурыг хангахгүй. Бурханд итгэхдээ мөнх амийг олж авахын тулд бид эцсийн өдрүүд дэх төгс хүчит Бурхны шүүлтийн ажлыг хүлээн авах ёстой. Нүглээс цэвэрлэгдэж илүү олон үннийг ойлгож, илүү дээд үннийг олж авснаар л бид гэрэл дотор амьдарч Бурхны амлалтыг өвлөн авах эрхтэй болно. Тиймээс хүмүүс зөвхөн эзэн Есүст итгэснээр мөнх амийг олж авч чадахгүй. Тэд эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан авч, төгс хүчит Бурхны илэрхийлсэн бүх үннийг хүлээн авч, нүгэлт уг чанараа шийдвэрлэж, нүглээсээ цэвэрлэгдэж, зан чанарын өөрчлөлтөд хүрэх ёстой. Тэгсэн цагт л тэд мөнх амийг олж авч чадна. Төгс хүчит Бурхан ийм олон үнэн илэрхийлснийг харсан мөртөө хүлээн авахаас татгалздаг хэн боловч үннийг зэвүүцэж, үннийг үзэн яддаг хүн гэдг нь гарцаагүй. Ийм хүмүүсийг Бурхан орхиж таягдан хаях бөгөөд тэд гамшигт унах болно. Тийм ч учраас төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Би та нарт үүнийг хэлье. Үннийг хүлээн авдаггүй атлаа. Есүс цагаан үүлэн дээр ирэхийг сохроор хүлээдэг хүмүүс, ариун сүнсийг доромжилдог хүмүүс гарцаагүй мөн. Тэд бол лавтая устгадах төрөл мөн. Та нар ердөөл Есүсийн нэгүслийг хүсэж, Тэнгэрийн жаргалтай ертөнцөд жаргахыг л хүсдэг. Гэсэн атлаа Есүсийн хэлсэн үгийг хизээч дуулууртай дагаж байгаагүй. Махотоор эргэн ирэх үедээ илэрхийлсэн үннийг нь хизээч хүлээн аваагүй. Есүс цагаан үүлэн дээр эргэн ирэх тухай баримтын хариуд та нар юу өгөх вэ? Удаа дараа нүгэл уйлдэж үүнийгээ амаараа улайх чин сэтгэлээ юу? Цагаан үүлэн дээр эргэн ирэх Есүст та нар юуг дахил болгон өргөх вэ? Өөрсдийгөө өргөмжилдэг олон жилийн ажлын хөрөнгөө юу? Эргэн ирсэн Есүсийг та нар юугаараа өөрсөддөө итгүүлэх вэ? Ямар ч үннийг дуулууртай дагдаггүй бие тоосон уг чанараараа юу? Эцсийн өдрүүдийн Христ амийг өн мөнхөд үргэлжлэх үнний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам. Мөн хүн Бурхныг мэдэж Бурхнаар саашаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг ирж хайхгүй бол хизээч Есүсийн саашаалыг олж
Тэнгэрийн хаанчлалын үдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол, түүхийн утсан хүүхэлтэй юм. Дүрм журам үг, түүхийн дөнгөнд захирагддаг хүмүүс хизээч амийг олж авч чадахгүй. Мөнх амийн замыг ч бас хизээч олж авч чадахгүй. Яагаад гэвэл тэдэнд байгаа бүхэн бол сентигээс урсах амийн ус биш. Харин ердөөл хэдэн мянган жилийн турш зуралдсан булангартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үрд цогцос, сатааны зугаа, тамийн хүү хэвээр үлдэнэ. Тэгвэл тэд Бурхныг хэрхэн харж чадах юм бэ? Чи зөвхөн өнгөрсөнтэй зуралдаж зүгээр зогсоод аливаа зүйлийг байгаагаар нь байлгахаар хичээдэг. Бага байдлаа өөрчилж түүхийг хаяхаар хичээдэггүй тул үргэлж Бурханд дайсагнаж байх биш үү? Одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хараг. Эс бөгөөс чи хизээч үннийг олж авч чадахгүй. Мөн хизээч амийг олж авч чадахгүй.